байна уу? Цэрэн багм гээд хүн мөн үү өөрөө? Мөн. За сайн байна уу миний дүү. За би бүр бодлоод одоо чиний дугаарыг нэг юм одоо залгаж байгаамаа. Би одоо 50 гарч яваа насны бүгсэн дээрээ, насны өгцгөн дээрээ яваа хүн байна. Тэгээд энэ одоо төр болдгоод хүн одоо чамд мөнгөний өртөө юм уу тийм ээ? Тий. За миний дүү ойлголоо харин тийм гэсэн. За би юуны өмнө өөрчн өөрийгөө танилцуулъя. Намайг одоо мөрий болд гэдэг юм байгаа. Тэг хүмүүс одоо мөрий болд гэж дуудаж чадахгүй мөрөө гэдэг одоо мөрөөл гэж дуудд юм да. Тэгээд энэ төр болдод ахын сая төгрөгийн өртөө байхгүй юу? Зэвэр авсан. Тэгээд би одоо сая төгрөгөө би энэ 7 хоногийн дараа өгье гэсэн чинь энэ төр болд надаас нэхэд болдгүй. Одоо цэрэн багм гэдэг хүнд би одоо өртөө одоо та өгмөр байна. Эсвэл та одоо өөрөө яриад тайлбарлаа. Надаас нэхэд хэцүү байна гэсэн. Тэгээд миний дүү чамд мөнгө тийм их яаралтай хэрэгтэй байна уу? Би магаас байрныгаа тийгэндээ сая төгрөгтэй байхгүй юу? Тэг магаас эцсийн хугацааны би мөнгө юу авахгүй юу? За юм тийм байт юм байж ойлголоо. Тэгэхээр ах нь мөнгөний яг өгнө. За юу миний дүү. Тэгэхдээ ахт нь нэг дохроо байна. Ахт нь одоогоор яг мөнгө алга мөрөө ахт нь. Тэгэхээр энэ миний дээр нэг босс хүн байт юм. Манай босс богдгээд одоо нэр мэрийн сүртэй богдгээд энэ одоо цалингаа одоо 3 дахад тавина гэсэн. Тэгэхээр ах нь 3 дахад мөрөө ах нь яг мөрөхгүй гэдэг үү тийм боломж байна уу? Харин боломжтой байсан бол хэлэхгүй шүү дээ. Ам боломжгүй учраас бүр ихээс суугаад авахгүй юу? За шийж бүр одоо бүр тулцсан байна да. Цагаандаа гараад бүр цайцсан байна л да. Миний дүү ах нь ойлгож байна тий. Мөрөө ах нь бол одоо яг мөрөхгүй яг л найдвартай өгнө л дөө. 3 дахь өдөр ах нь бол ер нь юм үзэж явлаа. Нэг юм сая төгрөг тухай банк дэлбэлж явлаа штэ. Мапсап. Мапста миний дүү. За тэр яах вэ? Миний дүү чи энэ манай энэ дарагтай яриад хуу. Одоо манай дарагт чи учир явдлаа тайлбарлаад ойлгуулаад хэлэх юм бол одоо манай энэ босс богдрын чингээд энэ залуу бол их сайхан дажгүй сэтгэлтэй залуу байгаа юм. Тэгээ одоо тэнд байна л да. Би одоо өөртөө чи яриулдаг хүү? Давуу tasыг нэг авна уу гэж би ах нь ойлгож ил да. Ах нь насны бүгсэнд явж байгаа тэр мөнгө чи өгч штэ. Би одоо тэгээ боёнда бузар хийх мөн үү би яа. За чи манай босстай яриад хаа миний дүү энэ би дуудаа тий. Босоо. Босоо. Хай босс. Босоо. Энэ босс гэж энэ одоо ямар гэж та хүрээдрээ би нэг тий өөртөө хүүхэнтэй ярьчлаа. Тий та нэг болцол гэдэг нэг ярьсан та ярьдаа. Бано. Байна. Байсан байна. Юу мөнгөний асуудал яасан гинэ? Би харин даваагаас мөнгө авах хэрэгтэй. Би тэрийг аваад би магаш гээд байрны дийдэн хугацаа болчиход байгаа байхгүй сүүл оноо. Тэгэхээр мадаахад хөрөлтөө болчиход тэгээд байхгүй. Тэгэхээр 2-3 хоног хүлээх ямар ч боломжгүй юм уу те? Би бүр яг сарахгүй хойшлох үг болчиход. Одоо цагт ер нь хүнд мөнгө өгөөд буцаад аавна гэдэг хэцүү болчихжээ. Тэгэхээр тухайн хүн бас яаж анхгүйж зээлж авснаа тэргээ мартчихд юм уу? Ингээд айгу сэхүүн зантай болчих юм аа. Айгу хэцүү байдалд байгааг чинь би ойлгож байна. Харин тийм ер нь амар хэцүү бол наадын үг нь 10 хэдэн найз мэт юм байна. Тэгээд хэрэгтэй болчоор би өчхгүй тэгэхээр удахгүй хэрэг тэгээ өгсөн зарим болтгүй хэцүү болчиход. За тэгвэл би өнөөдөр оройд өөрийн чинь данс руу мөнгө хийчихье. Уг нь бол би энэ мөрөө ахын мөнгийг 3 хоногийн дараа өгөх юм. Цалингийн 3 хоногийн дараа өгөх байхгүй юу? Тэгээд яг би өөрийн чинь бодоод өнөөдөр орой хийчихье. Гэхдээ би зүгээр мөнгөний хийхгүй. Надад нэг болцол байна. Тэгэхээр өөрөө энэ болцлыг бас анхааралтай сонсоод зөвшөөрөөсэй гэж би бодож байна. Өөрийнхөө төлөө тийм ээ? За өөрөө нөхөртөө юу? Нөхөртөө. За нөхөртөө гэж болно хамаагүй. Тэгэхээр би өөрөөс чинь нэг юм гуйхсан юм аа. Одоо гуйлт ичиж одоо югмэр чинь бай сохор болцоонд таныг урьж байгаа аахгүй юу? Орой манай бүх багын найзууд уулзаж одоо би биндээ эхнэрүүдээ найз бүсгүйчүүдэд танилцуулах юм. Тэгээ миний хажууд харин суух эмэгтэй хүн байдгүй. Би харин бүх эмэгтэй найзууд руугаа жүжиглээд ингээд тоглоод өгөөч гэж ярьсан боловч харин бүгдээрээ утсаа авдаггүй. Надаас одоо мураад байна л да. Тэгэхээр өөрөөс чи энийг гуйж байгаа. Энэ бол ердөө амархан. Та миний хажууд 30 минут суугаад манай найз бүсгүй цэрэн багам гэж өөрөө чинь танилцуулаад та бол дугаа сууж явахт болно. Тэгэл даруухан бүсгүй байгаамаа гэж танилцуулчин. Тэгэл та оройн мөнгө аваад ерөөсө гэртээ харихад болох юм. Ийм амархан болцлыг би танд тавьж ин л та. Та өөрөө санал бодлоо хэлээч нь да. Би тэрийг нөхөрмөстөө яастаа тэгвэл би тэгээд юу бас юу. Тэгэхээр та намайг уучлаарай. Бас та бас гайхаж сандарч магадгүй тийм ээ. Та нөхөртөө хэлээд иргүй. Нөхөртөө хэлэх юм бол хэрвээ мэдчих юм бол хардаад бүүн зодон зохион болно шүү дээ. Би ч одоо зодон зохион хийж чадахгүй. Би чинь тийм насаараа дарга хийсэн юм байхгүй юу? Үгүй бас тийм байдгүй. Гэтэ би одоо тийм хүн амтан танилцуулгаа тэгээд тийм юу тийм үү. Би одоо танд хүн байвал яг дараа нь би юу хийх вэ?
За тэрэн дээр бол ерөөсөө санаа зовлт байхгүй. Дандаа манай найзууд гадаадаас ирсэн, гадаадд компани удирж исэн юм залуучууд байхгүй юу? Би чамд өөрийгөө хэлсэн шүү дээ. Би дарга байсан гэд. Би ч гэсэн багасаа дарга байсан. Багасаа ангийн дарга, ариун цэврийн дарга, салааны дарга, хорооны дарга одоо тийм ээ юм л дарга явлаа. Одоо ч хүртэл боосоо гэж дуудуулаад явж байна. Тэгэхээр өөрөө миний хажууд ерөөсөө тэр нэг өгсөн одоо дахианы нэг шарсан мөч байгаа тэрийг идэл байж байгаа. Тэгээ мөчөө идлээ. Араас нь дар суулаа. Тэгэл сая төгрөгөө авлаа явлаа. Өрдөөл юм шүү дээ. За би тэгэл эргээ ярьж гоосоо. Яа чи нөхөртөө хэлэх гээд байна да. Одоо сая төгрөгнөөс болж одоо дээр нь нөхөрт чи одоо зодуулах үедээ би чи одоо мейкап, гэрап, мэрап гэмтчих үедээ гайгүй байгаа. Өөрөө бодоод ирээ. За тэгвэл тэгдээ таны хоолойг өрн сонсоод байгаа та тийм ер нь туранхай эмэгтэй юм шиг байна тийм ээ биений пропорционал. Гүүст тарган. За яад хамаагүй штэ. Ер нь бол тарган эмэгтэйчүүд хөөрхөн штэ. Бүдүү мисис гэдэг бас нөгөө дуучин нөгөө орны бүтээлэгний нэртэй юм блэ. Адиал гэж дуучин тэд нар чин хөөрхөн штэ. Харин таны царай чин хэрвээ одоо нүд мөд чин гоё юу давхраа. За тэр давхраа дүрч одоо бэлхүүсний тойрог өгзөгний оцоолт ямар вэ? Гүх. За ер нь бол одоо дүүрсэн одоо яах вэ? Ер нь бол хайр сэтгэл байхад тэр царай зүс бэлхүүс өгзөг ямар хамаа байна те. Тэгвэл та ямар ч сан тэгвэл орой яг 20 цаг гэхэд хүрээд ирдэх үү? Тэгээд таны ядаж шүдчин бүрэн биш үү? Шүдчин бүрэн үү? За одоо үнэхээр тийм бол одоо яах вэ те? Мөнгө чи өгье дөө. Одоо та царай муутагийн туйлаараа л одоо мөнгө авч ийн гэдээ бодчих. Би танд тэгтээ нэг юм хэлье. За тэгэхээр энэ бүхэн бүгдээ тоглоом байлаа. Нэвтрүүлэг байлаа. Хүнээр тоглолдог, хүнийг шоконд оруулдаг Pace Mambo гэдэг нэвтрүүлэг байгаамаа. Та 50 байгаарай. Сайн байна уу та? Сайн байна. За тэгэхээр та ямар ч сан биднийг уучлаарай. Энэ бол одоо уцаар ярьж тоглолдог нэвтрүүлэг байгаамаа. Тэгэхээр таныг хорлоо гэд найз чи одоо тоглож хорлоо гэх юм уу да, тийм ээ? Тэгэхээр одоо миний найз одоо хүнд мөнгө зээлсэн юм аа. Тэгээд энэ эмзэг сэдвээр нь дөрөөлөд одоо тоглоулъя. Мөнгө авч чадахгүй байгаамаа гэж тоглоуллаа. Тэгээд найзын зүгээс найздаа маш их хайртай шүү гэдэг үгийг дамжуулсан. Ингээд найздаа хандаад юу гэж хэлэх вэ та? Яа, чаднаа гэдэг. За Pace Mambo нэвтрүүлэг байлаа. Санчего байлаа. Баяртай. За.